Беганова, Төв Азийн бүсийн захирал, Аманда Герлинг, төслийн захирал, за мөн EF-ийн онцгой эрхт албан төлөөлөгч Хэшиг Дулам, Багнуур Багхангай дүүргийн иргэдийн хурлын дарга, за мөн Энтхэг Англи Америкийн элчин сайдын төлөөлөл, Багнуур дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн захирал багш нар хүрэлцэн ирсэн байгааг дуулгахад таатай байна. За ингээд энэхүү англи хэлний 6 сарын төсөл хөтөлбөрийн үйл ажиллагааг албан ёсоор нээж өгөх хэмээн хэмээн улсын хурлын гишүүн Сайн буянгийн амар сайхан таныг урьж байна. Сонсогч байна. За юун төрөний төрөлцөн ирсэн Налаах Багнуур Багхангай дүүргийн эрхэм хүндтэй багш сургууль хүмүүжүүлэгчид бидний улсын ирээдүй болсон хүүхэд багчуудын мэдлэг оюуныг түгээж, түүчээлж бас одоо үлгэр жишээ нь болсон багш нарт хаа бүхэнтэйг за мөн энэ төрөлцөн ирсэн улсын хурал засгийн газрын эрхэм гишүүд за мөн Англи улсын EF Effecta компанийн захирал удирдлагууд, 3 дүүргийн удирдлагууд, боловсролын хилцээхэн, за төрийн байгууллага, төрийн бус байгууллагын нийт төлөөллүүд та бүхэндээ энэ сайхан оюунлаг хийгээд бүтээлч өдрийн халуун мэндийг өргөн дэвшүүлье. Өнөөдөр бас Монгол улс анх дугаар ардсан хууль баталсны өдөр тохиож байна. Та бүхэнд тург тусгаар улс маань ардчил, үнэт зүйл, хүний эрх хэрэгжүүлөө, нийгмийн хөгжлийн нээлттэй бодлогыг хэрэгжүүлэх чухал суурь тавьж ардсан анх дугаар үндсэн хуулиа баталсан түүхэн өдрийн халуун мэндийг өргөн дэвшүүлье. Тэгээ энэ арга хэмжээнд хүрэлцэн ирсэн боловсролын сайд Наранбаяр танд, цахим хөгжил харилцаа холбооны сайд Батшуугар танд, за мөн улсын хурлын гишүүн хүний эрхийн дэд хорооны дарга Эрдэнэ бол танд болон албаны бусад хүмүүст бүгдд нь чин сэтгэлийн талархлаа илэрхийлье. Өнөөдрийн хувьд бол зөвхөн Налаах төдийгүй, Багнуур төдийгүй, Багхангай төдийгүй нийт монголчууд тэр дундаа манай улсын ирээдүйн хөгжлийн алтан түлхүүрийг атгаж байгаа залуу үеийг сургууль хүмүүжүүлж байгаа багш ажилчдаас эхлээд 8-аас 12 дугаар ангийн 3 дүүргийн сурагчид, за мөн одоо төрийн байгууллагын нийт ажилтан албан хаагчид, төсвийн болон хувийн хэвшлийн гээд нийт 10,000 иргэдтэй англи хэлний 6 сарын хөтөлбөрийг хиймэл оюун дээр суурилсан хэлбэрээр явуулах юм боломж нөхцөл бүрдсэн учраас та бүхэнтэйгээ хамтдаа энэ үйл ажиллагааныхаа нээлтийг хийж байна. Тэгээ энэ том ажлыг энэ чухал оюуны сэтгэлгээний мэдлэгийн орон зайг хамтдаа бий болгохоор алс хол англи улсаас хүрэлцэн ирсэн Effecta компани эрхэм хүндтэй удирдлагуудаа бас тусгайлан баяр хүргэе. Өнөө өглөө одоо 7 цагт буугаад ингээд шууд сургалтандаа орж байгаа. Та бүхэн маань мэдж байгаа сургалтын үндсэн одоо хэлбэр чанар бол эхлээд 160-200-аад багш нараа бид энд бүтэн өдрийн турш хиймэл оюуны одоо багшийн сургалтанд хамруулж байгаа. Тэгээ та бүхэн маань цаашаа үргэлжлүүлээд 3 дүүргийнхаа 10,000 гаруй хүүхэд сурагчид, багчууд, оюутнуудаа дараагийн 6 сарын турш үр дүнтэй сурах мэдэх боломжийг бүрдүүлэхэд хамгийн чухал үүргийг гүйцэтгэх ёстой хүмүүс. Сая нэг сонирхолтой яриа бид бас дээр өрнүүл сая доор үргэлжлүүлж байлаа энэ ширээнд орж ирээд. Хиймэл оюун гэж бид бас AI artificial intelligence. Тэгээ манай Эрдэнэ бол гişүүн маань нэг чухал санаа
гаргасан цахим хөгжлийн сайд, боловсролын сайдууд маань их соргог хүлээж авч байна. Үнэхээр бас бодоо шүү дээ. Бид аливаа зүйлийг бас өөрийн олон мянган жилийн түүхтэй тэр дундаа язгуур үнэт зүйл өв соёлтой түүнийг дагаж, түүнийг үнэлж, итгэл үнэмшлээ цэнэглэж, ажиллаж амжирд оршин тогтнож ирсэн юм үндэстэн. Тийм учраас хиймэл оюуныг одоо бүтээмэл оюун гэж нэрлэе гэж бас сайхан санаачлаг гаргаж байна. Энийг бид бас бодох ёстой гэж бодож байгаа. Хиймэл гэдэг бол хиймэл зүйл байдаг. Учраас бид хиймэл зүйлийг биш, илүү бүтээлч бүтээмэл зүйлийг тарих оюунда шингэн тунгааж мэдэж боловсрох нь хамгийн чухлаа. За манай улсын ирээдүйн хөгжлийн хамгийн чухал хэсэг бол боловсролтой, хэлний мэдлэг чадвартай, технологийн хэрэглээний чадвартай ийм залуу боловсон хүчин оюутан залуучууд, багш сургууль хүмүүжүүлэгчид, эрдэмтэн, судлаачид байх ёстой. Сүүлийн жилүүдэд дэлхийн нийтээр хиймэл оюун ухааны хэрэглээ, бүтээмэл оюуны хэрэглээ асар хурдцтай өргөжөж, хөгжиж, за мөн одоо энэ чиглэлд хиймэл оюун өөрөө хөдлөх хүчин болж байна. Дэлхийн том гүрнүүд, хөгжиж байгаа улс орнууд, хөгжингүй улс орнууд бүгдээрээ хиймэл оюуныг ашиглан энэ мэдлэгийн эдийн засгийг хөгжүүлэх, эдийн засгийн шинэ салбаруудаар илүү төрөлжүүлэх, цаашлах юм бол хүний хөгжил, хүүхэд багчуудын сургалт бүр цаашлах юм бол улс орныхаа аюулгүй байдлыг хамгаалах, хангах, түүгээр дамжин бусад улс орн гүрэн, тэвийн, үндэстэн, хүн төрлөختний оюун санаа бие сэтгэл хийгээд өдөр тутмын ажил амьдралд нь нөлөөлөх үс. Заримдаа бүр сөрөг нөлөөлж жижиг буураа улс орнууд давлгаанд нь өртгүүч хэмжээнд ийм нөхцөл байдлууч бий болж байгааг та бид олж харж байгаа. Тийм учраас бид энэ хиймэл оюуныг бүтээмж одоо хандлагаар ашиглах, тэр дундаа залуучууд илүү танин мэдхүү, аж ахуй сэтгэлгээ, дээрээс нь бас одоо бүтээлч ийм хандлагатай болгоход чухал үүрэг гүйцэтгэнэ гэж үзэж байгаа. Яалтчгүй бид энэ хөгжлөөс хоцрох, орхигдох ёсгүй. Дэлхийн нийтийн хурдтай хувьсан өөрчлөгдөж байгаа энэ цаг үе сараар биш, жилээр биш, өдрөөр, цагаар, минутаар хувьсан өөрчлөгдөж, хүн төрлөختөн төв дэлхийн хөгжлийн хандлага, хүмүүсийн сэтгэлгээ, нийгмийн хөлөөлтөж өөрчилж байгаа энэ цаг үед бид туурга тусгаар улсуудаа хоёр том гүрний дунд оршдог завсан стратегтэй улсын иргэдийн хувьд бол алхам бүртээ энэ дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлж алхаж, өөрсдийгөө цэнэглэж, өөрсдийгөө хөгжүүлж, тэр дундаа бидний ирээдүйн хойч үе болсон аав ээжийн охтууд хүүхдүүдийг, хүүхэд багчуудыг илүү уян хатан, хурдтай, мэдрэмжтэй, дээрэс нь мэдлэг чадвар өндөртөө, зохион байгуулалт сайтай, өрсөлдөх чадвартай эргээд өөрийнхөө төдийгүй өрөөлийн амьдрах орчныг сайжруулах, дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн ийм одоо иргэн бий болгоход энэ хөтөлбөр онцгой чухал үүрэг үүсгэнэ гэж үзэж байгаа. За мэдээж одоо манай улсын боловсролын салбарын хөтөлбөр байна. Сургалтууд явж байна. Улсын хурал засгийн газрын бодлого гарсан. За мөн үндэсний тогтвортой хөгжлийн зорилтуудаа тавьж ажиллаж байгаа. Энэ дундаа бүсчилсэн хөгжил, за мөн одоо хот тосгоныг шинээр байгуулах, эдийн засгийн төрөлжилтийг бий болгох, бүс нутагтаа төдийгүй олон улсад өрсөлдөх чадвараа бид эдийн засаг, тэр дундаа гео эдийн засаг, тогтвортой бөгөөд ил тод нээлттэй, инх тайванч гадаад бодлогоороо дамжуулсан олон одоо талт хамтын ажиллагаагаар өргөжүүлэх, хөгжүүлэх боломж нөхцлүүдийг төр засгийн зүгээс авч хэрэгжүүлж байгаа учраас иргэд бид өөрсдөө энэ одоо бодлогоос хоцрохгүй тулд дэлхийн хэл болсон англи хэлийг бүгдээрээ төгс эзэмших зайлшгүй шаардлагатай гэж үзэж байгаа. Effecta компанийнхаа удирдлагуудад би бас таага түрүү ярьж байсан. Дэлхийн одоо амжилттай яваа томоохон корпорациудын 85% нь англи хэлийг өдөр тутмын үйл ажиллагааныхаа хэрэглээ болгож ашиглаж байгаа. Үүний үр дүнд 87% нь өдөр тутмын үйл ажиллагаанаас ашиг орлого олж ажиллаж амжилттай үйл ажиллагаагаа өргөжүүлж тэлж байгаа. Тэр дундаа
одоо энэ хиймэл оюун дээр суурилсан. За Effecta компани бол Англид одоо 1965 онд байгуулагдсан цагаас хойш өнөөдөр 50 гаруй мянган багш дадлагжуулах одоо сургууль хүмүүжүүлэгчтэй дээд дунд ерөнхий боловсролын сургууль кампустай сургалтын төвүүдтэй цаашлах юм бол сургалтын туур аяллуудыг зохион байгуулдаг 120 улс оронд үйл ажиллагаагаа явуулж хамтарч ажилладаг өнөөдрийн байдлаар 24 сая хүнийг бүрэн англи хэлтэй болгосон ийм сайхан амжилттай компани бас одоо манай Монгол улсад ирж анх удаа үйл ажиллагаагаа өргөн хүрээнд явуулж байна. Мэдээж анх удаа Монголд үйл ажиллагаагаа энэ одоо арга хэмжээгээр эхлүүлж байгаа зүйл биш. 2023 оноос хойш маш одоо олон үйл ажиллагаануудыг эхлүүлсэн. За тэгээд одоо Effecta-гийн кампус дээр Нью-Йорк болон одоо Кембриж, Оксфордын одоо хөтөлбөрт эссенд Монгол оюутнууд төрүүлж байна. Саяхан одоо дэлхийн инновацлог бөгөөд бас одоо идэвхтэй үйл ажиллагаагаар тэргүүлдэг театра коллежид Монгол оюутан одоо өндөр оноогоор сурах боломжоо бүрдүүлж хүлээн зөвшөөрөгдсөн. Манай Багнуур дүүргийн англи хэлний багш мөнх туяа сургалтанд хамрагдаж Англид буцаж ирээд дүүрэгтээ англи хэлний сургалтыг явуулж байна. Гэх мэтээр ингээд дурдаад байвал маш олон амжилтуудыг энэ одоо сургууль энэ институт бий болгосон байна. Тэгээ энэ хөтөлбөрийн гол одоо давуу тал бол маш их одоо багш нар маань ярих байх. Би аль болох богино ярина. Та ингэсгээд одоо яриагаа бас өндөрлөнө. Гэхдээ эдгэн зүйлийг дахин дурддан хэлэхэд энэ хиймэл одоо оюун дээр суурилсан хөтөлбөр болвол E1-ээс C2 хүртэлх 16 төвшний төвшөнд бүх одоо суралцагч багш нарыг өөрсдийн эхнээс нь эхлээд хэлнийх нь мэдлэг чадварыг үнэлээд тэгээд өөрт нь тохирсон тусгаалсан программыг хүн тус бүр дээр гаргаж аль болох ярих, бичих, сонсох за тэгээд ярилцах боломж нөхцөлийн богино хугацаанд олох ийм арга зүйтэйгээр онцлогтой. Наснд нь тохирсон. Нөгөө талаараа бол хэл хязгаар үл харгалзан өөрийнхөө хичээлийг онлайн ч вэ, офлайн ч вэ, интернеттэй ч вэ, интернетгүй ч вэ үзэх боломжтой. Төрүүлж одоо даунлоод хийгээд дараа нь интернетгүй газараа үзээд нөхөж одоо хөтөлбөртөө хамрагдаад явах боломжтой. Хүн хүний өөрийнх нь хэл яриа хэлээ сайжруулмаар байгаа юм уу, яриагаа сайжруулмаар байгаа юм уу, эсвэл сонсголоо сайжруулмаар байгаа юм уу гэдгээс шалтгаалаад үгийн баялаг, vocabulary хүртэл одоо илүү өргөн цар хүрээнд хэрэглэх боломж нөхцөл нь бүрдэж байгаа. Нөгөө талаараа бол бас энэ үнэлгээний систем оюутныг үнэлэх, дүгнэх системүүд нь хүртэл ингээд маш тодорхой болцсон. Суралцахад амар хялбар, өөрийнхөө цагт тааруулж суралцах боломжтой. Өөрийнхөө хурдан тааруулж суралцах боломжтойгоор онцлогтой. Манай үндэсний одоо энэ дунд сургуулиудад Pearson-ы англи хэлний хичээлүүд онлайнаар орж байгаа. Гэхдээ энэ бол одоо боловсролын энэ хөтөлбөрт дээр одоо уялдуулж нэмэлтээр аль болох олон хүүхдүүдийг. За ялангуяа яагаад Багнуур Баханга дүүргээс эхэлж байгаа юм бэ гэж. Багнуур Баханга Налах дүүрэг бол улсын зэрэгэлтэд хот болж байгаа. Шинэ төлөвлөлтүүд нь бий болсон. Одоо бидэнд юу хэрэгтэй вэ гэхээр нэгэн цагт бидний аав ээж өвгдөөц Налахын анхны аж үйлдвэрийн ууган голомт Монгол улсын Налахын уурхайг ашиглалтанд оруулж хурцээр халуун улаан гараараа хөдөлмөр хүчээр бүлээн хөслөө туслуулан байж бүлээн хөлснийхаа туслын ширхэг бүхнээр өнөөдрийн энэ гэрлийг хөгжил дэвшлиг авчирсан бол одоо түүний үр гач зэ хойч уюуд ахмадуудын маань мэдлэгийн уюунаараа мэдлэгийн уурхаг бүтээж өөрсдөө орон нутгаа хотоо улсаа хөгжүүлэхэд жинхэнэ одоо хүч нөөц болцоогоо дайчлах боломжийг бүрдүүлэхэд өнөөдрийн энэ хөтөлбөр асар чухал үүргийг гүйцэтгэж байгаамаа. Тэгээ энэ хөтөлбөртөө та бүхэн маань итгэх санаачлагтай оролцож байгаад баяртай байна. Налах Багнуур Бахангаагаар энэ хөтөлбөр дуусахгүй. Энэ 6 сарын хугацаанд та бүхэн маань итгэх санаачлагтай оролцож аль болох олон одоо хүүхдүүдийг, аль болох олон сурагчдыг дэлхийн төвшний дараагийн мэдлэг мэдээлэл мэрэгчлээ сонгож авах, дээрээс нь амжилттай суралцах дэлхийд өрсөлдөх боломжийг бүрдүүлсэн ийм сайхан багуудыг гаргаж ирнэ гэдэгт огтхонч эргэлзэхгүй байгаа. Мэдлэг, технологи, мэдээлэл, шинжлэх ухаан,
хөвцөл өөрчлөлгээд бүхий л зүйлүүдтэй бид аль болох хурдтай хөл нийлүүлж алах нь төдий чинээ бид хоцрогдохгүйгээр өөрөө өөрсдийнхөө дотоод эдийн засгийн асуудлуудаа шийдвэрлэх, гадаад сөрөг нөлөөллийг бууруулах, цаашлах юм бол хүмүүр оюунлаг бүтээлч илүү чадварлаг бөгөөд өрсөлдөөх чадвараа танигдсан ийм Монгол иргэн байх болно гэдэгт байхад энэ хөтөлбөр онцгой чухал үүрэг гүйцэтгэнэ. Үргэлжлүүлээд одоо бусад бүсчилсэн хөгжлийн бодлогын хүрээнд бусад аймаг орон нутагт байгаа оюутан сурагчид, багш ажилтан албан хаагчтай оролцуулах ийм боломжуудыг бас бүрдүүлнэ бид. Өнөөдөр манайд англи хэлний багшаас эхлээд хим, физик, за тэгээд одоо биеийн тамирын ингээд ер нь дутагдaltaгүй багш гэж бараг байхгүй. Тэгэхээр багш нарын одоо хомсдлыг багасгах, илүү зардал хэмнэх, өөрсдийнх нь боломж нөхцөл тохирсон арга зүйгээр энэ одоо хөтөлбөрүүдэд үргэлжлүүлж Монгол орны өнцөг булан бүрт 330 сум, 21 аймаг, 9 дүүрэг, олон одоо сум багуудад энэ хөтөлбөрүүдэд давхар хүргэж бид улам өргөжүүлэх юм төлөвлөгөөтэй байгаа. Энэ төлөвлөгөө хэрэгжснээр бид бас илүү шин төвшөнд боловсролынхаа одоо зорилттой уялдуулж өөрсдийн ирээдүйн хувь заяагаа шийдвэрлэх ийм боломж бас бүрднэ гэж үзэж байна. За ингээд энэ ташрамд бас одоо энэ хөтөлбөрийг дэмжиж ажилласан 3 дүүргийнхаа удирдлагуудад боловсролын хэлтсийнхэнд бас нийт оролцогчдынхаа өмнөөс чин сэтгэлийн талархлаа илэрхийлье. Энэ арга хэмжээг зохион байгуулахад арын албанд ажиллаж байгаа нийт ажилтан албан хаагчдаа, ажлын албаныхандаа бас талархлаа илэрхийлье. Үдээс хойш нээлт налаахад болно өдөр 12 цагт. Тэр үеэр бид бас одоо оролцогчдод налаахын хөгжлийн шин төлөвлөгөө, шин макетуудыг танилцуулж, шин хотын шин хөгжлийн шин одоо бодлогыг тодорхойлж байгаа иргэд залуу үеийнхэн маань хэрхэн яаж өөрсдөө мэдлэг мэдээлэлд боловсролоо дээшлүүлээ зогсохгүй энэ хөгжлийн процессд оролцож явах юм бэ гэдгийг хүртэл харуулна. 5 жилийн дотор налаахыг бид бүрэн орон сууцсан утаагүй, ногоон, шилдэг ийм жишг бүхий олон улсын жишг бүхий ухаалаг хот болгоно гэж зорилт тавьж байгаа. Тэдэнтэй та бүхэн маань бас очиж танилцаарай. За ингээд та бүхэндээ улам их амжилт хүсье. Би товчхон мэдээлэл өглөө. Манай Effecta компани болвол Кембрижийн судалгаа шинжилгээний хэл шинжиллийн танхимтай хамтарч маш олон одоо арга зүйг боловсруулж тэгээд тэрийгээ одоо дандаа нэвтрүүлж яадаг юм туршлагатай яриад байвал маш олон одоо давуу талууд би түүнийг би одоо энд давтахгүйгээр ингээд үгээ өндөрлөе. I deeply appreciate your continued support, the team of Effecta, and also I am really happy that we are adding so much value in advancing the development of Mongolian youth and the Mongolian government organizations and also the people all over our country. And it's going to be definitely a very effective, very productive, and very constructive program, which I am sure that we will see a great result. And we will continue further. Thank you. За, EF Effecta компани хэмэл оюун суурилсан англи хэлний хөтөлбөрийн эхлүүлэх төслийн арга хэмжээг нээж өгүүлсэн Улсын хурлын эрхэм гишүүн сайн буянгийн амар сайхан танд баярлалаа. Би түрүү хэлсэн Багнуур Багханхай 3 дүүрэг бол хар алтны уурхай болсон ийм хөгжлийн төвхтэй дүүрэг. Одоо харин мэдлэгийн уурхай болох иймхүү хөгжлийн замын шанг бүгдээрээ өнөөдөр инхүү татаж байна. Ингээ та бүхэндээ бас дахин талархал илэрхийлээд та бүхний өмнө Улсын хурлын гишүүн, засгийн газрын гишүүн, боловсролын сайд Наранбаяр таныг хүргье.
Нэг. За та бүхэнд энэ өнөөдрийн үндсэн хууль Монгол улс өөрийнхөө ардчилсан үндсэн хуулийг баталсан энэ сайхан өдрийн мэндийг хүргье. Мөн өнөөдрийн арга хэмжээнд хүрэлцэн ирсэн улсын их хурлын эрхэм гишүүн Амар сайхан Эрдэнэ улд хүний эрхийн дэд турууны дарга за надтай цугаас мөр зэрэгцэн ажиллаж байгаа Монгол улсын их хурлын гишүүн засгийн газрын гишүүн Батчуугар сайд за мөн энд хүрэлцэн ирсэн EF эффектагийн эрхэм хүндтэй захирлууд, бүс хариуцсан захирал, удирдах ажилтнууд, Монгол дахь ажилтнууд, за мөн энд хүрэлцэн ирсэн Багнуур, Налах, Баг хангаан удирдлагууд, боловсролын газрын удирдлагууд, энд хүрэлцэн ирсэн төрийн албан хаагчдын төлөөлөл, манай багш нарын төлөөлөл та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэж мэдчилж байна. Шинжлэх ухаан технологийн хурдцтай хөгжилд англи хэлийг дэлхийн нийтийн мэдээлэл солилцож харилцахад хэрэгэлдэг ийм хэл гэдгийг хүлээн зөвшөөрөөд 13 дугаар зуунд бол монгол хэл байсан. Түүний дараа перс хэл, ингээ явсан франц хэл байсан. Одоо өнөөдөр англи хэл байна. Энэ англи хэлийг бид зөвхөн нэг хичээл биш дэлхийдээ холбогдох Орос, Хятад хэмээх одоо хоёр хүчирхэг том гүрний дунд байдаг улсын хувьд дэлхийд гарах цонх гэж бид англи хэлийг үнэлдэг. Энэ бол Монгол үндэсний дэлхийд өрсөлдөх ийм том чадварыг бидэнд суулгах ийм хэл гэж бид ойлгодог. Түрүүнд бас Амар сайхан сайд түрүүнд бас өөрийнхөө хэлсэн үгдээ англи хэлийг ашиглаж байгаа компаниудын амжилтыг дурдсан нь бол бодиттой гэж бид боддгоо. Нийгмийн хөгжлийг дагаад боловсрол, хөдөлмөрийн зах зээл, технологийн хэрэглээ, олон улсын хамтын ажиллагааны бүхий л салбарт энэ англи хэлийг нэгтгэг болоод байна. Англи хэлийг эзэмшихийг цаг үе биднээс шаарддаг болоод байна. Англи хэл бидэнд тийм хол хэл биш. 1992 оноос эхлээд англи хэлийг өнөөдөр Монголын албан ёсны боловсролын системд бид оруулж ирж заасан. Харамсалтай нь Дэлхийн банкны 2025 онд хийсэн судалгаагаар Монгол улсад суралцагчдын англи хэлний мэдлэг шалгах сорилын ирэмбээр 116 орноос 84-р ирэмлэгдэж байгаа. Ийм одоо дүн гарсан байна. Ийм учраас бид анхаарах шаардлагатай. Улсын их хурлаас 2023 онд баталсан боловсролын ерөнхий хуулиар сургалтын үндсэн гадаад хэл бол англи хэл байна гэж ингэж заасан. За үүнтэй холбогдуулаад бид энэ хичээлийн жилээс эхлээд ерөнхий боловсролын 3 дугаар ангиас эхлээд англи хэлийг суралцагчдад нэмэлт хөтөлбөрөөр зааж байна. Түрүүнд бас дурдсанчлан Person хэмээх хөтөлбөрөөр 3 дугаар ангиас нь зааж байна. За хуулийн заалтыг хэрэгжүүлэхтэй холбогдуулаад бид олон улсын түншлэл хамтын ажиллагааг идэвхтэй өрнүүлж англи хэлний боловсролыг хөгжүүлэх зорилгоор Америкийн нэгдсэн улсаас Монгол улс суугаа элчин сайдын яамтай хамтраад англи хэлний мэргэжлийн төвийг МУИС дээр Монгол Улсын их сургууль дээр байгуулсан байгаа. Үүнийгийн үйл ажиллагаагийн жигдрүүлсэн байгаа. Мөн Их Британи, Умард Ирландын нэгдсэн хаант улсын элчин сайдын яам нэгдсэн улсын байгууллагын хүүхдийн сантай хамтраад алслагдсан орон нутгийн англи хэлний багш сурагчдын англи хэлний ур чадварыг нэмэгдүүлэх төслийг 2024-25 онд жил дараалан хэрэгжүүлж байна. Одоо 2 дугаар үеийн шатны явж байна. За уг төслийн шатанд эхний шатанд бол 3 аймаг, 2 дахь шатанд 5 аймаг хамрагдж байгаа бөгөөд энэ арга хэмжээнд B1 төвшнээс доогуур англи хэлний мэдлэгтэй англи хэлний багш нарын хэлний болон багшлан ур чадварыг сайжруулах мэргэжлийн хөгжлийг дэмжихийг чиглэж байгаагаараа онцлог юм аа. Манай багш нар бас англи хэлийг онлоор нь мэдж идэг. Амьдралд хэрэгжилж чадахгүй учраас бас бидэнд өнөөдөр англи хэлийг өөрийнхөө сурагчдад шавнарч заахад тодорхой бэрхшээл гардаг. Энэ нь бас хот хөдөөгийн боловсролын чанарт үүсэж байгаа ялгааг бас үүсгэж байгаа. Ийм учраас бид англи хэлний ялангуяа бага ангид англи хэл зааж байгаа багш нарыг өнөөдөр гадаад улс оронд богино хугацаанд 1 сараар ярих дадлага суулгах ийм одоо сургалтад хамруулахаар энэ бэлтгэл ажлыг хангаж байгааг дуулгахад таатай байна. Өнөөдөр энэ хот хөдөөгийн боловсролын чанарт үүсэж байгаа ялгааг бууруулах багшлуугаас суралцахуй чиглэсэн парадигмын шилжилтийн өнөө үед иргэдийн бие даан суралцахыг дэмжсэн цахим боловсролын тогтолцоо нэг ялангуяа хувь хүн тохирсон суралцахын платформыг
өргөн хүрээтэй хөгжүүлэх нь боловсролын салбарын тулгамдсан зорилт болоод байна. За үүний хүрээнд бидний өнөөдөр энэ бүтээмэл оюуныг ашигласан англи хэлний эффектагийн энэ одоо платформ, энэ одоо аппликейшн, энэ бүтээмэл оюун бидэнд маш их хэрэгцээтэй байгааг онцлон дурдахыг хүсэж байна. Өнөөдөр бүтээмэл оюун бол биднийг хөтэлдэг юм хөтөж боллоо. Багш хүн ч гэсэн мэдлэгийг заадаг биш, хөтэлдэг хөтөж ийм байх ёстой. Энэ суралцахын энэ реформд энэ бүтээмэл оюуныг ашигласан өнөөдрийн энэ сургалтын арга барил бол яв цав тохирч байгаа гэдгийг дурдахад таатай байна. Бүтээмэл оюун суурилсан англи хэлний онлайн сургалтын төсөл нь Налайх Баг хангай Багнуур дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн англи хэл мэдээллийн технологийн багшийн мэргэжлийн чадамжийг сайжруулах, мөн суралцагчдын англи хэлний чадварыг 6 сарын хугацаанд бодиттой ахиулахад чухал хувь нэмэр болно гэж боловсролын яамны зүгээс үзэж байна. Үүнийг харин амжилттай хэрэгжүүлсэний дараа үр дүн тогтвортой байдлыг хангах асуудал дүүргийн засаг дарга боловсролын хэлтэс сургуулийн удирдлагууд онцгойлон анхаарч хамтран ажиллах шаардлагатайг энд онцлон дурдъя. Боловсролын салбарын багш ажилтан бүр бүтээмэл оюуны технологийн ур чадвараа тосралтгүй хөгжүүлж бүтээмэл оюуныг сургалтад үр дүн ёс зүйтэй ашиглахад бэлтгэх нь өнөөдрийн зайлшгүй шаардлага болж байна. Төслийн үйл ажиллагаанд нь амжилт хүсье. English is lingua franca. Do your best. Баярлалаа. За, Наранбаяр сайдад баярлалаа. Энэхүү төслийн бас нэг зорилго бол боловсролын яамнаас улсын хурал засгийн газраас хэрэгжүүлж байгаа англи хэлний хөтөлбөрүүдэд дэмжлэг үзүүлэх зорилготой. Удахгүй эсэлтийн ерөнхий шалгалт болно. Анги дэвшиг шалгалтандаа, эсэлтийн ерөнхий шалгалтандаа манай энэ төслийн хамрагдсан хүүхдүүд хэр зэрэг өндөр оноо авсан бэ гэдгээр энэхүү төслийн бас үр дүн хэмжих тууштай гэдэг төслийн санаачлагч улсхан тэмдэглэж хүлээлттэй байгаа гэдгийг хэлье. Ингээ одоо харин та бүхний өмнө захим хөгжил инновац харилцаа холбооны сайд Батшигур таныг урьж байна. За эрхэм хүндэт, жочид хөдөөгччид, багш, сургууль хүмүүжлэгч та бүхэнд бүгдээрэнд нь энэ өглөөний мэндийг хүргье. Би 3 сард нэг Руперт Фэни нэртэй Америк нэгдсэн улсын банкны ерөнхий эдийн засгчтай уулзч байсан. Тэгээд мань нөхрөөс асуусан л да, ер нь за улс орны хөгжилд хамгийн чухал зүйл юу вэ? Манай улс орн одоо ямар салбарыг хөгжүүлэхээр хамгийн хурцтай хөгж болцоо байна гэд. Тэгэд мань нөхөр бол нэг л зүйл надад хэлсэн л дээ. Яг хоо янз янзын одоо салбарууд байна. Янз янзын давуу талууд байна. Манай танаа Монгол улс ч юм бол уул уурхай байна гэд. Гэхдээ номер 1 үндсэн зүйл бол боловсрол. Чиний яриад байгаа зүйл чинь боловсролтой Монголын залуучууд ирээдүйдээ хийчнэ. Чиний толгоонд байхгүй зүйлийг гаргаж ирж чадна. Монгол улсаа хөгжүүлнэ гэж надад хэлчихсэн. Энэ үүднээс болоод англи хэл бол бас түрүү манай боловсролын сайд хэллээ. Мөн одоо амар сайхан гишүүн хэлсэн. Дэлхийдээ хүл нийлүүлэх үндсэн гүүр нь гарцна. Англи хэлдээ Монгол иргэн бодвол ямар ч мэдээллийг, ямар ч мэдлэгийг интернет ороод шууд авах болцоотой болж байна өнөөдөр. Дээрээс нь хэлэхэд бол хиймэл оюун болон одоо artificial intelligence болоод өнөөдөр бидний нэг ёсны одоо амьдралын нэг хэрэгсэл болсон байна. Маш олон оюутан залуучууд ChatGPT-г л шууд ашиглаад үүгээрээ дамжуулж одоо мэдлэгээ авч чадж байна. За Монгол улсад энэ хөгжилт үндсэн одоо тулгуур болох боловсролтой англи хэлний мэдлэгтэй иргэнийг бүрдүүлэхэд одоо маш том ач холбогдол өгсөн энэ гүүрийг үе таалгыг нээсэн, санаачилсан Монгол улсын их хурлын гишүүн амар сайхантай бас баярлаа гэж хэлье. Багхангаа
Багнуур, Налайх дүүрэгт одоо багш нартаа, сурагчдаа одоо энэ том боломжийг нээж өгч байна. Мөн одоо EF Effecta компани төлөөлөгч очтоо та бүхэндээ бас баярлалаа гэж хэлье. 120 улс орон салбартаа түрүүн бас хэлсэн 25 сая дэлхийн иргэнийг англи хэлтэй болгосон ариун туршлагатай одоо компани Монголд ирж Монголын залуучуудад, Монголын багш нарт одоо англи хэл зааж өгч юм бол үнэхээр одоо том зүйлс гэж харж байна. Би түрүүн бас хажуудаагаа Effecta компани төлөөлөгчдөөс асуусан юм. Ерөнхийдөө бол англи хэлийг сурахад ямархуу хугацаа хэрэгтэй вэ гэд. Тэгэд бол ямар ч гэсэн жилдээ 100 цаг зарцуулбал 10 жилээ төгсөд бол B level-тэй хангалттай мэдлэгтэй болчихно гэж хэлж байгаа. Энэ нь бол OECD улс орнуудын одоо хөлөөмжлөгдсөн level. Үүгээрээ дамжуулаад Монголын залуучууд одоо дэлхийн аль ч одоо сургуульд, их сургуульд сурах болцоо нэгдэн, ямар ч одоо мэдлэгийг авах болцоо нэгдэн, мөн одоо Монгол улсынхаа хөгжилд том одоо үүрэг оройлдоо оролцох тийм боломжийг нээж өгч байгаа юм. За Монгол улс одоо технологи болон хиймэл оюуны салбартаас тодорхой хэмжээний бас амжилт гаргаж чадсан. Үүнийг бас та бүхэнд хэлэхэд таатай байна. Нэгдсэн үндэсний байгууллагаас цахим засаглалын индекс гаргадаг. За 2020 онд Монгол улс бол нэгдсэн үндэсний байгууллагын гишүүн 193 орноос 92 дахь байранд байсан. 2020 онд. Өнөөдөр 24 онд Монгол улс бараг одоо double гэж ярьдаг шүү дээ. 2 дахин урагшлаад 46 дахь байранд орсон. За энэ 46 дахь байрагт чи ямар байна вэ гэвэл нэгдүгээрт бол Азиадаа бол Монгол улс бол цахим индексээр бол 10-д орж байгаа юм. Азиадаа 10-д, эхний 10-д. За далаад гарцгүй улс орнуудын хувьд бол Монгол улс нэгт байгаа. Номер 1-т. Маш олон улсын одоо далаад гарцгүй улс орны цахим болон төр засгийн төлөөлөгчнөр одоо хандж байгаа Монгол улсад. Хамгийн сүүлдээ Парагвай улсын төлөөлөгчд хандаад танаа одоо Монголиа болон бусад одоо платформуд чинь Монгол Парагвай улс нэвтрүүлье. Танаа Монгол улсын туршлагыг судлая. Бид нар яаж танахтай адилхан хөгжих вэ гэдэг тийм асуулт асууж байгаа. Тэгэхээр нэг өсөндөө бид нар өмнө бол бусад улс орнуудын туршлагыг судалдаг гэсэн өнөөдөр харин туршлагаа хуваалцдаг улс орн болсонд бас та бүхэнд хэлэхэд таатай байна гэж хэлье. Саяхан бас 8 сард Монгол улсын засгийн газар Digital First болон цахимаа нэн тэргуунд гэсэн тийм одоо бодлогын бичгээрэмд баталсан. Нэг өсөндөө бол бид нэр дижитал мөн цахимаар бүх амьдралынхаа харилцааг, нийгмийн харилцааг явуулах гэсэн том философийн өөрчлөлтийг бид нэр одоо хийх гэж явж байна. Үүний хүрээнд бол бас бүх аймаг болон дүүрэг энэ засаг дарнартаа удахгүй гэрээ байгуулж энэ том философиг салбар болгонд нэвтрүүлэх үндсэн ажлыг Монгол улсын засгийн газраас хэрэгжүүлнэ гэж та бүхэндээ хэлмээр байна. Төрийн үйлчлэгийг цахимаар авнууд бид бүгдээр Монголиа гэж боддог. Тэгвэл Монголиа өөрөө хиймэл оюуныг анх удаа Монгол улс нэвтрүүлсэн. Нэг өсөндөө хиймэл оюун Монгол улсын төрийн хэрэглээний нэг хэсэг болцсон гэж ойлгож болно. Та бүхэн одоо гар утсаа асаагаад Монголиа бүгдээрээ л орж үтсэн байгаа, ашигладаг байгаа. Тэгээ тэнд чинь AI агент гэж байгаа юм. Энэ бол яг л ChatGPT-тэй адилхан. Өөрөө та монгол хэлээр бичнэ. Би гадаад паспортаа захиалмаар байна. Яах вэ гэхээр гаргаад ирнэ. Би жолооны өмнөхөө шинээр захиалмаар байна гэвэл эргээд хэлнэ. Энэ бол нэг өсөндөө Монгол улс төрийн үйлчлэгэнд анх удаа хиймэл оюуны авчирсан бас том дэвшил болсон. Гэтэ үүнийг ч гэсэн цаашаа улам хөгжүүлнэ. За Давосын дэлхийн эдийн засгийн хурлаар мөн одоо дэлхийн том эдэмтэд бол хиймэл оюуны эд бид нар амьдарч байна. Энэ бол аж үйлдвэрийн 5 дугаар хувьсгал бүгдээрээ ярьж байгаа. За Монгол улс ч гэсэн үүнтэй бас хүл зэрэгцэн алхаж байна. Их хөгжил хиймэл оюуны үндэсний стратеги өнгөрсөн онд бас Монгол улс баталсан. Энэ бол салбар бүрт хиймэл оюуныг яаж нэвтрүүлэх вэ? Ялангуяа боловсролын салбарт бол 65,000 багш нарыг бэлтэн гэсэн тийм зорилго тавьсан байгаа. За үүний нэг хүрээнд бол яг одоо бидний мэдгүйгээр өөрсдөө
энэ ажил явж байгаа нь өнөөдрийн энэ хэлбэр юм аа. EF эффектаа бол хиймэнд оюунд суурилсан газар зүүн байлаас үл хамаарч чанартай боловсролыг Монгол улсын иргэнд хүртээгдэх боломжийг нээсч ойлгож болно. Энэ түрүүн EF эффектагийн юуг нь мотог нь бууншлаа л да. Teach smarter, learn faster. Энэ бол 21 дугаар зууны технологийн гайхамшиг юм. Уламжлал байдлаар заах, сурах бол нэг өснө удахгүй түүх болно. Бараг л одоо хамгийн сүүлийн миний үеэс эхлээл энэ мартагдах зүйл харагдаж байна. Манай 12 настай охин ч гэсэн одоо яг онлайн нас сурахыг бол маш одоо нэг өсөндөө бүтээмжтэй хэрэгжүүлж чадчихна. Хятад хэлийг бол онлайнаар сурсаар хагаад нэг өснө нэлээд одоо өндөр түвшинд сурцсан би бод өчигдөр харахад бол үнэхээр баярлж ирсэн. Сайн нэг хятад хэлний тест авахд нэлээд өндөр оноо авсан. Тэр нь бол ямар ч багш аваагүй, ямар ч одоо илүү цаг хичээл аваагүй өөрөө зөвөр онлайнаас сурсаар хагаад бас сурж болдгийг харуулсан нэг жишээ гэж би дотроо бодож байсан. Гэтэ энэ жишээг одоо нийт Багнуур, Баханга болон Налах дүүргийн залуучуудаа багш нартаа одоо хүрдээл болгож байгаа та бүхэнд зохион байгуулагчны үүднээс та бүхэнд баярлалаа гэж хэлье. Мөн одоо 2026 онд та бүхний гэр бүлд бүгдээрэнд нь ад жаргалыг хүсэн өрөөё. Баярлалаа. Улсын хурлын гишүүн Захин хөгжил инновац харилцаа холбооны сайд Батшгуур танд баярлалаа. Өнөөдөр бидний нээлттэй үйл ажиллагаанд улсын хурлын гишүүн Эрдэнэлд хүрэлцэн ирсэн байгаа. Тэгээ таныг нээлттэй арга хэмжээнд зориулж үг хэлнэ үү хэмээн урьж байна. За. Дараагийн лайв юу? Эсвэл хамаагүй мэрж болохгүй шүү дээ. Шууд дамжуулаад байгаа маань би жоохон хамаагүй ярьчих гэж бодсон шоуг нь. Яг гоо сайд дарга нар бол яг бодлого ярихаас өөр арга байхгүй хөрхөө. Тэгэхээр эднэр бол ойлгох хэрэгтэй. Би жоохон чөлөөтэй ярьчихнаа. За юу гэхээр энэ жил нацаг дөржиг гой маань 120 жилийн болж байгаа. За манай Багнуурын гараар өгдөө. За гүн галуутай газ ирсэн тийм ээ та бүхэн. Гүн галуутай одоо яг 100 км-ийн зайнаас ирсэн байна. Нацаг дөржигэн 120 жилийн ой баярын минь төргийа. За манай бас баг хангаа налагч гэсэн бас юу дутах уу? Тэр авих. Ер нь бол ийшээс эцэг хаан руугаа төгсөж байгаа. 1926 оны 10 сарын 17-ны өдөр нацаг дөржигөө Герман явжсэн. Энэ жил 120 жилийнхэн төрсөн өдөр. Сая бид нар нацаг дөржигэн од шүлгийг 31 онд 25 татаа бичсэн од шүлгийг 8 хил дээр орчуулсан. Тэгээд хиймэл оюунаас буюу бүтээмэл оюунаас асууж байгаа юм. 25 настай залуу 1931 онд яаж ингэж бичвэ? Хэрвээ хиймэл оюун тухайн үед бүтээмэл оюун тухайн үед адилж исэн бол яаж бичих байсан бэ гэж. Тэгсэн чинь ингээд дөрвөн өөр төрлийн бүтээмэл оюуны аппликейшн буюу одоо ухаалаг төхөөрөмж юу гэсэн бэ гэхээр masterpiece гэж байгаа дандаа. Гайхамшигтай гэж байгаа. За та бүхэн надтай эхний мөрөөс нь хоёр дахь мөрлөг нь хамт унш та. Холох газраас гялалзан харагдах өнгөт одоо хязгааргүй огторгоон дунд зугаалсан нарт ертөнцийн дотор суугаа манай хүн төрлөختөнд чамтай танилцахыг тэг бүгдээрээ мэдж байгаа. Энд шинжлэх ухааны 7 асуулт байгаа. Жишээлбэл уул ус цэцэг мод чинь юугаар бүтсэн юм бэ? Янаглал амралын дүл аль зэрэг хурцвэ? Мөн үү? Тухайн үед яасан гэхээр 1900 онд Францын шинжлэх ухааны академи ямар дүгнэлт гаргасан гэхээр холоос гарч байгаа тэр том crack буюу одоо цавыг хараад энэ бол хүний гараар бүтээгдсэн зүйл байж магадгүй гэдэг дүгнэлтэнд хүрсэн. Ингээд яасан бэ гэхээр энэ ангараг буюу улаануудын гариг бидний хэлдгээр Марс гариг дээр биднээс илүү оюун санаанд ухаант хүмүүс байгаа юм байна гэдэг дүгнэлтэнд хүрсэн байсан. Ингээд Франц улс яасан гэхээр ангараг гаригт зориулсан шүлгийн уралдаан зарласан.
Тэр шүлгээ уралдаанд нь манай нацаг дөрж наригч шүлгээ биччихэд явуулж чадаагүй юм бэл. Гэхдээ 90 гаруй жилийн өмнө явуулж чадаагүй ч гэсэн сүүлийн 5-6 жилийн хугацаанд амар сайхан сайд бид дэдс хамтраад олон улсад Марс төслийг явуулах дээр нэлээд олон зүйлийг хийсэн. Монгол улс Марсын гадаргуу дээр тугаан мандуулах 17 дахь орн болсон. Тэр өөрөөр хэлбэл аж үйлдвэрийн 1, 2, 3 дугаар хувьсгал дээр бид нар хоцорсон, дандаа араас нь гүйжсэн. Одоо аж үйлдвэрийн 4 дугаар хувьсгал, энэ бүтээмэл оюун, аж үйлдвэрийн 5 дугаар хувьсгал, сансрын ирэн, энэ бүх зүйлд бид хөл нийлүүлээ алах боломжтой. Тэгээ би энэ гадаадаас ирсэн найзуудтай хэлэхэд бол Монгол улсын залуучуудын IQ дэлхийн топ 4-т орж байгаа. 1. Хоёрдугаарт Монголын дэлхий дээр байгаа оюун ухааны олимпиадын нийт 10 медаль тутмын 7-ыг нь Монгол хүүхдүүд эзэмшдэг. Манай улс яг ингээ харагдж байгаа шиг утаатай хүүтэй улс биш. Манай улс бол хэдэн мянган жилийн түүхтэй гайхамшигт өв соёлыг өртөөсөн дэлхийн хэмжээний эзэнт улс байгуулж ирсэн сэтгэлийг нь эзэмдэл биеийн хоодохгүй гэдэг зарчмаар хууль журмын дор наран урхаас наран жаргах хүртэл итгэлийн хүчээр төр тусыг байгуулж ирсэн гайхамшигтай улс. Тийм учраас манай монгол залуучуудад англи сурна гэдэг асуудал биш. Энэ бол нэг чадвар биш, энэ бол хандлагын ирэн гэж харж байгаа. Тийм учраас бид нэг зүйлийг чаддаг байна гэдэг бол нэг дээр нэмхэн 5 тэнцүү 6, харин нэг зүйлийг зөв хийх хандлагатай байна гэдэг бол үржигдэхүүн болоод явчихдаг. Тийм учраас бол танаа одоо компаниг бас би өөрийнхөө тойрог мориг руу бодож байна. Тэ. Хоёрдугаарт нэг зүйлийг хэлье. Айдас гэж зүйл байдаг. Манай англи хэлний багш Наран Туяа багш. Одоо энэ шууд дамжуулж байгаа учраас би худлаа ярьж болохгүй шүү дээ. Надад 6 дугаар ангид байхад чи хизээч англиас сурахгүй гэж хэлжсэн. Бодтоо. Тэгээ би англиас сурахгүй мэн гэж уг нь бол би тэр хүн сураач гэдэг хахад би сурахгүй мэн гэж бодчихсон. Гэхдээ чи хизээ сурахгүй мэн гэж хэлсэн цаг мөчид шал өөрөөр миний тарих адилж гисэн байхгүй. Тэгээд тэр үед ингээд дэлхийн алдартай хүмүүстэй харилцмаар одоо хэл байхгүй. Тэнгүүт нь Америкийн ерөнхийлөгч Жорж Буш, Шакира, аюул олон Холливуудын одод руу захаа бичээд, Монгол дээр бичээд тэр үеийн хамгийн шилдэг англи хэлтэй хүн Монцон агентлагийн Пүрв Самбуу гэж хүн байсан. Тэр хүн дээр очиж Жорж Бушд явуулах захаагаа орчуулж ирсэн. Гэтэ олон юм болж иж л дээ. Тэгээд Жорж Буш руу захаагаа 37 удаа явуулсан. Хариу ирээгүй. 2005 оны 11 сарын 21-ний өдөр Монгол улсад айлчилсан. Тэр хүртэл 4 жил гарan тэр захааг явуулж ирсэн. Бүтээгүй л дээ. Гэхдээ нэг зүйл батсан. Нэг л зүйлийг чаддаг вэ гэж. Тэгээ би бодоц ерөөс англи хэлийг яагаад сурах арга олохгүйсэн. Аюу хэцүү өтер preposition, ing тэгээд өнгөрсөн төгссөн, өнгөрсөнд үргэлжлээд байгаа өнгөрсний ирээдүй. Мөн үү? Тэгэхээр одоо үргэлжлэл, одоо дуусаал, одоо ирээдүйтэй те. Тэгвэл ирээдүйд дуусаал, ирээдүйд үргэлжлэл, ирээдүйд цаг гэл те. Айгуу ингээд монгол хүний сэтгүүд айгуу мангар сонсогдоод байгаа байхгүй. Тэгчээл холын нэгэн Бямбэ Ирэнчингой, Цэндийн Дамдын Сурангой эдний үеийн хэл сурж ирсэн тэр үе хэцүү үеийн зовлон харахаар сурмаар ч юм шиг те. Яг л тийм шилжилттэй үе байсан. Гэтэ багшийн царайвал чи хизээ сурахгүй гэсэн. Тэгээ би нэг арга олсон. Өөрийнхөө аргыг олох хэрэгтэй юм. Хэрвээ тэр үед энэ хиймэл оюун манай энэ англи компани байсан бол надад шууд цагийн дотор хэлээд өгчих байсан баг. Тэгсэн чинь миний дуртай зүйл юу байсан бэ гэхээр илтгэгчдийн илтгэл байсан. Тэгээд Мартин Лютер Кингийн I have a dream гэдэг илтгэл 13 минут 47 секунд илтгэлийг бүтэн жил үтсэн. Приставкаар хальс тоглуулагчаар бичээс хальсаар бүтэн жил үтсэн. Тэгээд хаанаас нь ч харсан 13 минутыг цэдэлчихгүй юу? Англи хэлгүй мөртөөс цэдэлчихгүй юу? Санааг ойлгож байна уу? Тэг яг нэг сарцаан амжилт шиг болсон байхгүй. Тэгэл Америк визэнд орсон чинь Лиза Коннор гэдэг хүн цонхон дээр суугаад яг ерөөсөө санаачлаг алдаж болохгүй. Юм асуухаас өмнө шууд эхлэхсэн. I am happy to join with you today. Гайхал эхлэн үст. In what will go down in history. Бүр гайхан үст. As the greatest demonstration for freedom in the history of our nation гэсэн чинь нөгөө Америкийн элчингийн цонхон дээр цаанаас нь консул ажилтан бүр овоороод энэ одоо бүгдээр Кингийн Мартин Лютер Кингийн илтгэлийг таньж байгаа. 1963 оны 8 сарын 28-ны өдөр
Абрахам Линкны бунхны өмнө 250 мянган хүний өмнө тэр үгийг хэлснээрээ гар арьстай хүмүүс Америкчуудтай иж тэнцүү гэдгийг батлах тэр суурь болсон шүү дээ. Энэ бол эрхчлөөний том илтгэл байсан. Тэгээ тэнд байсан хүмүүс гайхаад тэг яг нөгөө консулийнхаа утга учирыг алдаад тэгээд how many years do you need гэсэн чинь би айгу баатарлгаар 1 year гэсэн чинь we will give you 5 years гэл. Тэгээд нөгөө дээс томч найзыгаа аварна гэдэг шиг л явсан яг үнэндээ. Америкт очиод пицца зөөсөн тэгээд ингээ янз бүрийн ажлууд хийсэн. Гэхдээ 2008 оны 5 дугаар сарын 20-ны өдөр төгсөлтийнхаа баярын орой яг нар жаргах гэж байхад Монгол руу $5 Мексикийн бонго гэдэг картаар 312 516 гэдэг утас руу заналтайгаар залгаж. Манай багш наран тоё утсаа авсан. Би англиар ярьсан. Намайг 5 минут таних. Би танд баярлдаг шүү. Би таныг хүндэлдэг шүү. Таны тэр үг намайг өөрчилсөн шүү гэж би наран тоё багштай хэлсэн. Наран тоё багш маань дараад нь орчлон сургуульд олон жил багшлахдаа миний тэр түүхийг олон жил ярьсан гэсэн. Одоо Австралид амьдардаг. Тэр юу гэж хэлэх чинь ихлээрээ нэг жижигхэн хүнийг өөрчилт юм байна лээ. Тэр юу гэж хэлэх чинь ихлээрээ англи сурна гэдэг бол их тийм туйлын хэцүү адармаатай зүйл огт биш бөгөөд хандлагаа л өөрчлөх юм байл. Заахаргын хувьд ч тэр, сурах барилгын хувьд ч тэр. Тэгэд би тэр Нарантой багшийн хамгийн анхны Америкт магистрийн зэрэг хамгаалсан, Индианагийн сургууль төгссөн, тэр багшийн шавны дотроос хамгийн Харвард, John F. Kennedy-гийн сургууль төгссөн. Тэр багшийн шавнар дотроос хамгийн анх НАСА-гийн топ 400 эрдэмтэнд сансрын технологийн илтгэл тавьсан. Өөрөөр хэлбэл тэр багшийн хамгийн муу шавн, өөрөөр хэлбэл хамгийн амжилттай түүхийг бүтээсэн түүх болсон юм байна. Эндээс юу гэж хэлэх чинь гэхээр боломжгүй зүйл гэж байхгүй. Тэгэхээр бол өнөөдөр бид нар 90 сайндаа ингэ явж байгаа юм бол биш. Эрдэмт багш нарынхаа тэр янз бүрийн арга барил тэгээд түүнийг нь даван туулах гэсэн сэтгэлийн хатаас ихтэй юм бэлээ. За ингээд нэг зүйлийг хэлэхэд би энэ дөрвөн хүний нэрийг бичиж авсан. Leila, Bigjanava, yeah, thank you so much. Saranjit Sangar, exactly right, yeah. So there is Ivan Makenko, yeah, there is Sonam. So энэ дөрвөн нөхөр яг манай ус ирлээ. Үндсэн хуулийн энэ сайхан одоо баярын өдрөөр ирлээ. Нацаг доржийн эрдэм сургаар явсны 100 жилийн ойгоор ирлээ. Тэгээ нацаг доржийн нутгийнхан бас энд ирлээ. Цаанаа нэг утаа агуулгатай санамсаргүй зүйл гэж байхгүй гэж хэлмээр байна. Тэгээ энэ бүх орчин нөхцөлийг бүрдүүлж байгаа манай сайн буянгийн амар сайхан улс төрийн зүтгэлтэй хүн байгаа. Монгол төрийн сайд эрдэмийн хэт захиул хөгжлөн гал бадарна гэж хэлдэг. Санаачлагыг гаргаж байгаа амар сайхан сайд танд чин сэтгэлээсээ талархал дэвшүүлж байна. За баярлалаа. Баяр хүргэе. Та нарыг гоё ойлгохтой шиг алгадчих л да бас нэг сэтгэлээсээ тийм ээ. Баярлалаа. За дээрэс нь манай би яг дүүгээс нь эхэлчихэ. Намбар инх хоёрын Батчуугар сайдад бас чин сэтгэлээсээ амжилт хүсье. Тэгээ манай инх одоо Батчуугар сайд бас яг энэ цахим сэтгэлгээтэй ийм хүн яг хэлсэндээ үт юм бэлээ. Энэ хүнтэй юм ярихаар яг биелүүлдэг харагдсан. Англиар man who gets things done. Яа. Англиар тийм эмэгтэй хүнийг steel magnolia гэж хэлдэг тийм үү. За манай Наранбаяр сайд босъё. Сайхан багш нар дэмжиж сайхан алгаа нэжигнүүл. Та нарын төлөө салин цавг гэж нэмэх гээд өрхий олон хүн загнуудад ингээ явж байгаа. Тэгэхдээ Японд өөрөө ус төгссөн манай хүн маш мундаг бичгийн хүн. Манай одоо инженеерч багшийн хэлснээр одоо Баатар нэгэн цагийнх Бичгийн Баатар төмөн үеих гэдэг шиг бас олон түүхийн бүтээлүүдийг Япон хэлнээс монгол хэл рүү орчуулсан. Бичиг талаасаа тийм мундаг залуу шүү. Та бүхэн бас салбарын сайдыг дэмжиж яваарай гэж хүсэж байна. Одоо амар сайхан сайдын ажлын албаныханд бас талархал илэрхийлье. Төгсгөлийн өгүүлбэр. Small States in Big World гэдэг нэртэй ном байдаг. Өөрөлдвөл жижигхэн орнууд, цөөнхөн амт орнууд том дэлхий дээр яаж төсчүүлдэх вэ гэдэг. Тэр номны нэг том өгүүлбэр нь болохоор size is not a destiny буюу хэмжээ бол хувь тавилан биш гэсэн үг гэдэг. Тэгээд 10-аас доош сая хүн амт улс орнуудын хөгжлийн зүй тогтол 37 одоо 38 дахь жил рүү орчлоо. Судалсан Томи Ко гэдэг хүний номон дээр бичснээр ерөөсөө боловсролын тогтолцоогоо аварж ижил өрсөлдөх чадвар ахин өрсөлдөх чадвар агчиж л улс орон хөгжинэ гэж бодож байгаа. Үндсэн хуулийн 34 жилийн энэ өдөр энэ боловсролын реформ гэдэг бол Монгол улсын тусгаар тогтнолын баталгаа. Би яг тэгэхээр нөгөө 11 цаг 35 минут хүртэл ярьчих гээд хичээгээд байгаа. Яг тэгэхээр
1992 оны 1-р сарын 13-ны өдрийн 11 цаг 35 минутанд үндсэн хууль батлагдсан. Тэгээ яг одоо 2 минут гарны дараа яг жинхэнэ ингээд минут болох гэдэг байгаа байхгүй юу? Тий, тэгээд яг трийг одоо ингээд яг хүргэчих гээд тэн дээр нэг өрөөл хилчих гээд байгаа. Тэгжээж бас энэ тэнгэр тэтгэдэж газар твэгдсэн Монгол улс мандан бадрах гэдэг байгаа юм аа. Яг энэ одоо лайв үзэж байгаа хүмүүс ерөн солиорж ийн гэж бодож магадгүй. Ихтэй юу шүү. Албаны хөдөө хөндөө өгөөс илүүтэйгээр бас нэг сайхан энэ нэг том үйл хэргийг бүгдээрээ хамтдаа эхлүүлж байна, тийм үү? Ингээд Монгол улсын үндсэн хуулийн 34 одоо жилийн яг цаг минутан дээр өнөөдрийн төслийг санаачлагч сайн буянгийн амар сайхан үгэлнэ. Тий, ерөөсөө Монгол хүн амны бэлгээс аштын бэлгээр гэж байдаг. Тэр энэ амны бэлэг гэдэг бол асар чухал байдаг. Тэгэд эрдмийн хийц цаг бол хөгжлийн гал бадрамой. За баярлалаа. Тэгээд өөрийнхөө сайхан үг түүх яриа үнэтсүүл үдсэн харсан туулсан түүгээр дамжиж олж авсан мэдлэг оюуныхаа сайхан одоо дээжээс хуваалцсан өөрийнхөө үнэн чин сэтгэлийн үгийг хуваалцсан эрхэм гишүүн Эрдэнэ олдтой хүний эрхийн аргагүй хүний эрхийн мэдрэмжтэй юм одоо сайхан гишүүн баяр хүргэе талархлаа илэрхийлье. Тэгээ ер нь бол үнэхээр одоо бас гадны зочдтой дахин баярлалаа. Аливаа улс орн туурах тусгаар тэгээд эрх чөлөөтэй эрдэм боловсролтой өрсөлдөх чадвартай өөрийгөө үнэлэх итгэл үнэмшилтэй байна гэдэг бол тухайн улс үндэстний хамгийн том зүйл. Хувь хүний хувьд итгэл үнэмшилтэй хүн бол өөрөө зоригтой байдаг. Зориг тавьсан хүн бол яг Эрдэнэ олд гишүүн шиг одоо Мартин Лютер Кинг гэж тэр алдартай хүний шүлгийг чийжилж Америк явах виза авч Ардан очиж Харвардыг төгсөж Колумбийн их сургуульд суралцаж энэ бол итгэл үнэмшил. Тэгээ итгэл үнэмшилтэй хүн бол дандаа хөгжиж урагшилж яадаг. Итгэл үнэмшилгүй хүн бол элсэн цаг шиг урсч дуусч яадаг. 5 минутын элсэн цаг тавихад бид нар ямар богинохон хугацаанд алга болдог вүлээ те урсаад алга болдог. Яг тэрийгээр бид өөрсдөө заримдаа жишж явах ёстой. Итгэл үнэмшилтэй улс үндэстэн болвол үргэлж үрд мөнхөд хөгжиж мандан бадарч байдаг. Хэрвээ итгэл үнэмшилтэй үндэсний бахархал үзэл бодол оюун санааны ийм түүчээ болсон иргэдтэй ард түмэн улс орн болвол үргэлж хөгжиж мандан бадарч байдаг. Үгүй болвол элсэн уул шиг нэг л борооноор нурж урж яадаг ийм л жамтай. За ингээд шинэ үндсэн хуулийн одоо арчилсан үндсэн хуулиа баталж бид бас системээ өөрчилж хийж төвлөрсөн эдийн засгаас зах зээлийн эдийн засаг руу шилжсэн энэ түүхэн өдөр үндсэн хууль гэдэг бол бидний одоо магнадаа дээдэлж оюундаа одоо бас дээдэлж тэгээд тусгаар улсынхаа үн цэнийг одоо дархалж өөрөө өөрсдөө хөгжүүлж явж чаддаг юм бол жинхэнэ тусгаар улсын иргэд тусгаар улс хүчрхэг хөгжингү улс байх болно гэдгийг хэлээд та бүхэнд нь бүгдэнд нь 2026 онд энэ гал морин жилдээ галтаа цогтой байж хиймэр сүлдэн нөөдөө байж сүр жавхлал нь бадарч ажил төрөл намжилт дээр дүүрэн байхын өрөөл дэвшүүлье. За баярлалаа. За баярлалаа. За манай нээлтийн үйл ажиллагаа сайхан Дараа нь би амар сайхан сайдад нацаг дуржийн тухай бичсэн ном байгаа. Тэгээд бүтээмэл оюуны тухай ном байгаа. Тэрийг цагаан сараар та бүхэнд явуулъя. Нийт багш нартаа энд байгаа хүмүүстээ бүгдээрэнд нь. За бүгдээрээ сайхан баярлалаа. Сүхбаатарын Эрдэнэ бол миний пэйжийг дагаарай. Яа. За нээлтийн үйл ажиллагаанд өгүүлсэн Сүхбаатарын Эрдэнэ улс гишүүндээ талархал дэвшүүлье. Тэр 2026 онд бол ИХА-ны байгуулсан эзэнт гүрэн байгуулагдсан 280 жил. Соён бүсэг зохиогдсны 340 жил, дорны агуу сууд нацаг дөржийн үндэстний 120 жил гээд ийм томоохон тэгшээ тохиолсон ийм жил болж байгаа. Тэрэн шиг Монгол улсад EF Effecta компани орж ирж англи хэлний бүтээмэл оюун ухааныг нэвтрүүлсний 30 жилийн ой гэж одоо магадгүй нэг өдөр бид энэ анх тур үндсэн хуулийг баталсан энэ өдрийг давхар тэмдэглэдэг болох болтугай гэж ерөөё. Ингээд та бүхний өмнө EF Effecta-гийн тэргуун дэд захирал Саранжид Сангаар таныг үг хэлнэ хэмээн урьж байна.
can just be here. Hello. Hi, good morning. Thank you everyone for being here. It is such a privilege to be amongst you, amongst such an educated, progressive and eclectic group of people. So thank you once again for taking the time this morning and meeting with us. Today marks the beginning of a very special initiative to transform English language learning in Mongolian schools with the use of artificial intelligence / AI. And that is also in partnership with the General Education Authority. I apologize in advance if I mispronounce any of the names, but in partnership with the General Education Authorities of Naleh, Baganur, and Baga Kangai, as well as under the leadership of His Excellency, Mr. Amasai Khan. Thank you so much for promoting this initiative. English is no longer an academic subject. It is a bridge to opportunities. It is a tool that connects us with a global world. Today, in the day and advancements of technology, 80% of the world's content is published in English, especially around STEM. And when a country as young as Mongolia, one of the youngest countries in Asia, which has such a big powerhouse, such huge opportunities for its youth in the future, needs to cooperate with the global world, English becomes the lingua franca. And that is why we exist. That is why Effecta exists. Simply just one mission: to make your students communicate, actually communicate in English. And how do we do this? We do this a bit differently. One, we don't believe that English is an academic subject and requires to be taught like a subject. It's a skill. And like any skill, it requires practice in the right environment. Just imagine if I gave you a book on how to swim and put you in a swimming pool or sea. Can I expect you to swim out of it? Maybe not. And that's the same with any language, any skill. It requires practice, which is why we present to you our proprietary practice-based methodology that helps you enhance all 4 skills of English: reading, speaking, writing, listening. The second, this solution, this AI, is designed for teachers and students together. AI is a part of your everyday tool. It is not a replacement, but it is a partner to all you teachers. It will help you save time in lesson planning. It will give you a lot more detailed insights in how your school, your class, your students are performing. Because we know that teachers enjoy the most motivating and encouraging students and not getting buried in admin tasks. And the third and the most important is our technology. We have built it on proprietary data set that no one else in the industry has today, and also added appropriate safety guardrails. Using AI in classrooms is very beneficial, but it comes with certain disadvantages, and we are here to help you. We are here to support you with the right guardrails so your students can use it safely. With that said, we are very, very glad and excited to promote this pilot in the 3 districts. But this is just a pilot phase. This is just a beginning of something big. And we look forward to continued partnership of His Excellency Amasai Khan, the Ministry of Education, to roll this out nationwide once we see success and once we see your students fluently communicating. Thank you so much for giving us your time today, and we very much look forward to this partnership and to your continued support. Thank you. Баярлалаа. EF Effecta-гийн тэргүүнд захирал Саранжи Сангаар тэнд баярлалаа. За одоо эрхэм And we have a small token of appreciation for you. So this is the winning jersey of EF Cycling Pro. EF
also sponsors a cycling team, not just with the intention to compete, but to challenge conventions in very traditional industries. And we bring the same mindset also with Effecta in English language learning, where we are challenging the traditional methods to make it a bit more compelling, a bit more effective. So this is our EF Pro winning jersey for you. За баярлалаа. За манай нээлтийн үйл ажиллагаа маань үргэлж байна. Одоо та бүхнийг дурсгалын зураг татуулах үйл ажиллагаанд бэлдэн өгөх хэмээн урьж байна. За одоо дурсгалын зураг татуулна. Бүгдээрээ тайзны урд сандлуудаа зөөж авчираад зураг татуулъя. Бэлтгэлээ хангахыг урьж байна.